Франц улсын ерөнхийлөгч Макроны санаачлаар зохион байгуулагддаг цөмийн эрчим хүчний дэд хэмжээний 2-р уулзалтанд оролцож байна. За энэ уулзалтын урилгыг Монгол улсын төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчд Макрон ерөнхийлөгчөөс тусгаалan хургуулсан. За энэ удаад бол одоо гадаад харилцааны сайдын түвшинд энэ хуралд оролцсон зүйтэй гэж шийдсэн. За ингээд оролцож байна. За энэ хурал өөрөө өнөөдөр одоо маш хямд зардлаар аюулгүй яаж хүн болгонд энэ эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх вэ? За энэ цөмийн эрчим хүчний салбарыг яаж дэмжиж санхүүжилтийнх нь одоо яаж босгох вэ? Төр хувийн хвшлийн түншлэлийг ямар түвшинд авч үзэх ёстой? За өнөөдрийн энэ одоо уур амьсгалын өөрчлөлт болон ногоон хөгжил за тэгээд одоо дэлхийн энэ геополитикийн нөхцөл байдалтай цаг үеийнхаа нөхцөл байдалтай одоо уялдуулж энэ цөмийн эрчим хүчний салбарын шилжилтийг яаж хурдан бөгөөд хямд зарлаар ямар одоо санхүүгийн ухаалаг шийдлүүдтэй хийх вэ гэдэг энэ асуудлаар хэлэлцэж за энд одоо эрдэмтэд судлаачид за орон орны 60 гаруй орны төлөөлөл бас оролцож одоо орон өөрийнхөө байр суурийг за бас бодлого яаж нэгтгэх талаар юм санал солилцсон чухал хурал болж байна. За энд мэдээж Монгол улсын хувьд бол Монгол улсын эрчим хүчний бодлого цаашдаа одоо бид нэр Франц улстай байгуулсан одоо ураны хэлэлцээр за Парисын хэлэлцээр за бидний одоо өөрийн одоо цаг уур амьсгалын өөрчлөлтөд тэмцдэг өөрийн одоо үндэсний баримт хүчийг бодлогодтойгоо уялдуулж Монгол улсынхаа байр суурийг энэ хурал дээр бас нэлээд тодорхой илэрхийлж за санал бодлоо солилцсон юм чухал хурал боллоо. За энэ үеэрээ мөн мэдээж одоо гадаад харилцааны сайдын хувьар Франц улсын шинээр сонгогдоод бас жил гарan болж байгаа гадаад харилцааны сайдтай уулзаж хоёр талын харилцааны асуудал өндөр дэд хэмжээний айлчлалуудаар тохирсон ажлуудын хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар цаашдаа одоо хоёр орны харилцааг илүү өргөжүүлэх тал дээр хэд хэдэн чухал саналуудыг солилцлоо. За хэрэгжиж байгаа том төслүүдийн явц байдал за манай хууль эрх зүйн орчны бүрдүүлэлтээс гадна бид нар бас иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх визийн хэлэлцээрийг бас хөнгөвчлөх санал за энд одоо 8000 гаруй монгол иргэд амьдарч байгаа. За энэ улсуудын бас одоо Монгол улсын жолооны үнэлэхийг Франц улсад бас хүлээн зөвшөөрөх за дипломат болон алтан паспортыг одоо визэс чөлөөлөх гэх мэт одоо иргэд аялал жуулчлалыг дэмжсэн. За энд байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар бас саналаа тавилаа. За Францын тал мэдээж бидний одоо өндөр дэд хэмжээнд ярьж тохирсон ажлуудыг бол ажил хэрэг болгохыг за үр дүнгийн бас ойрын хугацаанд засгийн газар хоорондын комисс за парламент хоорондын найрамдлын бүлэг тийм ээ за тэгээд одоо гадаад харилцааны яамт хоорондын бас улс төрийн яриа хэлцээний механизмудаараа дамжуулаад илүү хурдтай үр дүнтэй ажиллах тал дээр нь хоёр тал бол ярилцаж бас харилцан тохирлоо гэдгийг хэлье.